За одоо хэдүүлээ. За энэ удаагийн бичлэгээр хэдүүлээ Google Drive-ийнхаа үндсэн интерфейс буюу за хэрэглэгчтэй ажиллах талбартай танилцъя. За тэгэхээр энэ хэсэг бол одоо navigation гэж одоо за энэ бол гол удирдлагын хэсэг нь байна. Удирдлагын хэсэг. За тэгэхээр энд юу гэсэн үг вэ гэхээр шинээр бүх файлууд одоо нээх. За энэ талаар хэдүүлээ ярьсан. За мөн My Drive гэдэг одоо миний drive. За энийг хэрэг доош болгох юм бол миний drive-т байгаа фолдерууд хамгийн одоо том фолдерууд за ингээд цаашлаад явах юм бол ингээд цаашаа ингээд задраад явна. За мөн My Computers буюу одоо миний Google Drive-тайгаа холбосон компьютерүүд байна. За Shared with me гэдэг нь болохоор надтай хуваалцсан файлууд байгаа. За одоо файл хэрхэн хуваалцах талаар бол бас удахгүй дараагийн бичлэгүүдээр явах болно. За Recent гэдэг нь болохоор яг сүүлийн үед хэрэглэсэн файлууд. За Start буюу би одоо ямар нэгэн файлыг чухал гэж үзэх юм од тавих юм бол одоо энэ дээр гарч ирдэг. За жишээ нь одоо энэ миний start тавьсан файлууд байна. За тэгээд trash гэх юм бол хогийн сав маань байна. За энэ доор нь бол одоо миний storage хэр зайтай байгаа талаар одоо ингэж харагдаж байна. За тэгээд Google Drive дээр байгаа бүх файлуудаасаа би шууд хайх боломжтой. Ямар фолдерч байсан байх хамаагүй энэ дээр дараад ингэж хайх боломжтой. За мөн доош харсан гурвалжин суман дээр дараад би бас илүү дэлгэрэнгүй байдлаар хайх боломжтой. Жишээ нь одоо ямар төрлийн файл хайх гэж байгаа гэдэг нь байна. За location гэж байна те. Биш owner гэж байна. За owner гэдэг нь болохоор надтай шеэрлсэн файл юм уу, миний үүсгэсэн файл юм уу, зөвхөн би ганцаараа одоо эзэмшдэг юм уу, эсвэл яг тодорхой нэг хүнтэй хуваалцсан файл уу гэдгийг одоо эндээсээ би сонгоод хайх боломжтой. За тэгээд location дээр болохоор яг хаанаас хайх вэ буюу одоо My Drive-аас хайх уу, Shared with me дотроос хайх уу, эсвэл бүгднгээс нь хайх уу гэдгийг одоо сонгох боломжтой байна. За тэгээд цаашлуул энэ чи date modification буюу хамгийн сүүлд энэ хизээ өөрчилсөн файл юм бэ гэдгийг одоо би эндээсээ сонгоод те сүүлийн 30 өдөр л өөрчилсөн баг те эсвэл сүүлийн тэд ч юм эсвэл ингээд энэ дээр дараад он сар оруулах боломжтой тэдэн оноос тэдэн сарын хооронд одоо би эргэж ирсэн юм байна гэд. За тэгээд цаашдаа явах юм бол item name гэж байна. За одоо энэ чи бол тэрнийхээ одоо нэр юм уу те нэрнийхэн зарим хэсгийг оруулаад бас хайх боломжтой. За тэгээд тэр файл дотор ч байгаа үгнээс хэрвээ санаж байгаа бол одоо тэр үгээр нь бүр хайх боломжтой. За тэгээд хин нэгэнтэй хуваалцсан бол тэр мэйлээр нь эсвэл нэрээр нь хайх боломжтой. За энэ follow up гэдэг нь болохоор за энэ мэдхгүй. Any suggestion on the action items only. За энэ дээр бол одоо бүгднгийн тэгээд одоо энэ бас нэг тохиргоо байгаа юм байна. За энэ талаар бол одоо та бүхэн өөрсдөө бас судлаад харж болно. За тэгээд энэ ч бас энэ локейшныхон доор in trash буюу хогийн савнд байгаа мó эсвэл чухал гэж тэмдэглэсэн байгаа мó гэдгээр одоо бас нэмж хайх боломжтой байна. За тэгээд цаашаа явах юм бол энд за ready for offline буюу за энэ нь одоо эдгээр cloud application ч гэсэн за Google Chrome дээр бол энэ бас offline ажиллах боломжтой байгаа. За тэгээд тохиргоон дээрээ болохоор хэдүүлээ энэ тохиргоогоо харсан. За Google Drive-ыг болохоор файлуудаа бас татаад авч болно. Desktop гэдэг get drive for desktop гэдэг татаад авч болно. За тохиргоо руугаа орох юм бол одоо энэ чинь хэвлээд бол одоо юу байна? Шинээр storage нэмж худалдаж авах. За тэгээд бид нарт өгдөг notification, за мэйлээр юу ирэх юм гэдгийг эндээс сонгож болох нь байна. За тэгээд зөндөө олон аппликейшнууд одоо би new дээр дарахад түрүүн харагдаж байсан. За эндээс бас заримыг нь устгах. За дээр нь байгаа датаг нь бас ингээд алга болгох боломжтой юм байна. Шинээр за энд болохоор бас дахиад шинэ аппликейшнуудыг нэмэх гэсэн сонголт байна. За дахиад жоохон цаашлах юм бол энэ 9 цэг дээр дарах юм бол за Google-ийн одоо зөвхөн би одоо personal хэрэглэгч буюу нэг ямар нэгэн байгууллагын гишүүн биш. Энэ одоо миний хувийн аккаунт болохоор хувийн аккаунтад санал болгодог одоо бүхий л үйлчлэгчнүүд байгаа. За энэ дээр дараад бол одоо үйлчлэгийг солих боломжтой. За дараа нь одоо энэ үндсэн энэ голд байгаа том хэсэг бол яг Google Drive-ийн нэг фолдертай хэсэг нь байна. За folder structure-тай хэсэг. За энэ ч би бол файлуудаа жагсаалт хэлбэрээр харж болно. За эсвэл grid хэлбэрээр бас grid гэдэг хэлбэрээр харж болно. Grid нь болохоор энэ хэлбэр, за list нь болохоор энэ хэлбэр байгаа. За үүнээс гадна энэ чинь хажуу талд нь Google Calendar, Google Keep, Google Task гэдэг гурван зүйл байгаа. За энэ дээр дараад би бол одоо яг энэ файлууд дээр ажиллангаа өөрийнхөө ажлыг бас ингээд зохицуулах, эсвэл ингээд тэмдэглэл бас хийх. Тэгээд бас өөртөө ингээд task одоо үүсгэж одоо ажиллах бас боломжтой гэсэн үг ээ.